Өнөөдрийн хичээл Монгол хэл сар өдөр 4 сарын 7 5 гараг дэвтэртээ бичээрэй. Хичээлийн сэдэв өндөр болоорой их сэдвийг сонсож дасгал даалгаврыг ажиллах. Их сэдвийг анхааралтай сонсоорой. Өндөр болоорой. Би аавтайгаа хамт автобусанд явж байлаа. Хүн цөөхөн тул бид хоёр хоёулаа сандал дээр сууж яв. Тэгтэл хүнд тортой зүйл байсан нэг эмээ ороод ирсэн. Би "Эмээ, та ийшээ суу" гэд бушуухан босов. Эмээ толгойг минь нэлнэ. "Ямар сайн охин бэ? Өндөр болоорой" гэд чихэр өглөө. Харин аав "Бусдыг хүндэлдэг ухаантай охин шүү" гэд духан дээр минь үзв. Өндөр наснаа хүндэлвэл өдөр болгон ийм гоё үг сонсох болов уу? Бас тэдний хэлснээр өндөр болох болов уу? Их сэдвийг анхааралтай сонслоо сая. Зураг дээр ярилцъя. Охин аавтайгаа зуг автобусанд суусан. Хүн цөөхөн сэлүүхэн байсан тул тэр хоёр хамтдаа сандал дээр суужээ. Тэгтэл автобусанд торн дүүрэн хүнд тийм тор барьсан эмээ орж ирлээ. Охин ухсгийн босоод "Эмээ ийшээ суу" гэж шилтэл эмээ охины толгойг илж "Ямар сайн охин бэ? Өндөр болоорой" гэд чихэр өгсөн байна. Аав нь үүнийг хараад "Бусдыг хүндэлдэг ухаантай сайн охин шүү" гэд духан дээр нь үнссэн байна. Зургийн үйл явдал багшин давтаж ярьлаа. Алхам 2. Ихэд хиний дүр гарваа гэсэн ийм асуулт байж байна. Аавын дүр байсан, эмээ, охин гэсэн ийм 3 хүний дүр гарсан байж байгаа. Тэгвэл даалгавар дээр ажиллахдаа эмээ охинд чихэр өгсөн тохирох хариултыг нь сонгох юм байна. Энд тийм үгүй гэсэн 2 сонголтыг хийн. Тэгвэл эмээ охинд чихэр өгсөн гэдэг дээр тийм гэсэн сонголтыг хийлээ. Аав суудлаасаа бушуухан боссон. Энэ дээр охин суудлаасаа бушуухан боссон гэсэн учраас үгүй гэсэн сонголтыг хийсэн. Эмээ охиныг үнснэ үү? Хэн охиныг үнслээ? Аав нь үнссэн учраас энэ дээр үгүй гэсэн сонголтыг хийж байна. Эмээ охиныг үнснэ үү гэдэг өгүүлбэр үгүй гэсэн хариулттай байх нэ. Автобусанд хүн цөөхөн байсан. Тийм гэсэн сонголтыг хийсэн. Дараагийн ажлын хуудас руу шилжлээ. Дараагийн ажлын хуудас дээр бичих даалгавар байгаа учраас нямбай сайхан бичээрэй. Цэгийн орон тохирох нөхцөлийг зөв байрлуулаарай гэж. Эмээ автобусанд орж ирлээ. Энд эмээ автобусанд орж ирлээ гэдэг энэ өгүүлбэр дээр залгах нөхцөл нь байхгүй байгаа учраас энэ дээр тгийг орлуулсан. Дэвтэртээ бол энэ тэг гэж бичгүүгээр шууд эмээ автобусанд орж ирлээ гэсэн өгүүлбэрээ биччихнэ. Эмээ хүнд торыг өргөж туслав гэж. Эмээгийн хүнд торыг өргөж туслав. Ийм гэсэн залгуурыг залгалаа. Тэгтээ энд Г гэсэн гэгүүлэгчийг жиргэлж өгөөд эмээгийн гэсэн үгийг үүсгэнэ. Дэвтэртээ бичиж яваарай. Хэнд суудал тавьж өгөв? Эмээд суудал тавьж өглөө. Үүсэж байгаа үг маань эмээд гэдэг үг байна. Д гэгүүлэгчийг шууд залгаж бичсэн байна. Дараа нь эмээг хүндэлсэн. Хэнийг хүндэлсэн бэ? Эмээг хүндэлсэн. Гийг бас шууд залгаж бичнэ.
хинээс сайхан үг сонссон бэ? За эмээгээс сайхан үг сонсчээ. За энд ийн гэдэг үгийг залгуурыг залгахтай эмээгийн гэдэг энд гийг залгаж бичсэнтэйгээ адилхан эмээгээс гэж бичгэнэ. Бас гийг оролцуулж бичнэ гэсэн үг. Эмээгээс сайхан үг сонсчээ. За эмээ хинээр өрөөлгөв. Эмээгээр. За энд эр гэсэн залгуурыг залгахтаа гийг бас жиргэлж бичсэн байна. Хинтэй хамт автобусаар явж байна. За тэ гэсэн залгуурыг залгана. Эмээтэй гэсэн үгийг бүтээлээ. Хин рүү дөхөж очсон бэ? Эмээ рүү. За энэ рүү гэсэн энэ залгуурыг залгаж ичихтэй эмээ гэдэг үгнээс нь тусад нь рүү гэд бичих ёстой шүү. За эмээ шиг өндөр настан хүндлээрээ гэсэн ийм өгүүлбэрүүдийг бүтээлээ. За нямбай сайхан бичээрэй. Дараагийн даалгаврыг нь багш нар гаргаж бай. Алхам 2. Цэгийн оронд тохирох нөхцөлийг зөв байрлуулаарай гэж. Энд одоо дан автобус гэдэг үгийг төгсгөлийг нь өөрчилж бичих ийм дасгал даалгаврууд байна. За автобус ирлээ. За энд одоо холбоод за тэгвэл энд шууд тэг залгуур байна. Залгуур энд бичих шаардлагагүй гэд автобус ирлээ гэж шууд бичих гинэ. За автобус хаалга онгойв гэж. Автобусны гэдэг залгуурыг залгах нь. Дараа нь автобус суулаа. За тэгвэл автобусанд гэдэг үгийг бичгэнэ. Автобусанд. За шууд дэг залгаад автобуст суулаа гэж бичиж бас болох нэ. За юу хүлээсэн бэ? Автобусыг хүлээсэн. Юунаас буусан бэ? Автобуснаас буусан. За энд автобус аас гэж шууд залгаад бичиж бас болно. Юугаар зарцсан бэ? Автобусаар зарчина. Юутай аялал вэ? Автобустай аялал. За юу руу гүйлдэв? Автобус руу гүйлдэв гэсэн юм өгүүлбэрийг бүтээгнэ. За автобус шиг багтаамжтай. За энэ 40 хүний багтаамжтай, 18 хүний багтаамжтай гэх мэтчлэн одоо тухайн зүйлийг одоо автобустай зүйрлсэн ийм өгүүлбэр байх нэ. 3 дугаар алхам. За дэвтэртээ хүүхдүүд маань алхамжлаад бичих юм бол энэ баг 5 дугаар алхам болж байгаа. За өгүүлбэр дэх үгсийг зөв байрлуулаарай. За өгүүлбэрийн эхлэл мэдээж томоор хэлсэн үг байж таарна тийм ээ. Эмээ охиныг өндөр болоорой гэж хэлэв. За бичсэн өгүүлбэр нь багшийн энд байрлуулсантай таарч байна уу гэдгийг тулгаж үзээрэй. За нэлээ их бичих даалгавар гүйцэтгэлээ. За дараагийн хичээл дээр багш нь энэ өндөр болоорой гэдэг хичээлийг үргэлжлүүлэн орно. За энд сонголт хийх юм байна. За хүндлэх гэдэг үгийн ойролцоо утгыг нь олох юм байна. За энэ үгсийн утгаар нь зөв харгалзуулж бичих гэх мэтчлэн ийм даалгавруудыг ажиллах болно. За хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.